За окей. Амар. Гарааны бизнес нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаа Gloria Model Agency-гийн үүсгэн байгуулагч хоёр бүсгүйтэй ярилцахад бэлдээд байна. Бид нар энэ удаагийнхаа ярилцлагыг эхлэлгүүрийн баруун талын Coffee Bean Tea Leaf-с явуулж байна. Гарааны бизнесийг Santo Smart Apartments хамтран өглөө. Брендийнхаа нэрийг мөн түүхийг хэрхэн байгуулсан, хэр удаж байна, тэрийг нэг тайлбарлахгүй юу? За, манай Gloria моделийн агентлаг маань ерөнхийдөө одоо үүсгэн байгууллагатад 1 жилийн үрийг одоо үзэж байна. Миний одоо хүссэн санаа юу гэхээр битүүрийн алдар өдөө дээрээс нь манайхыг зорж ирж байгаа бид нарт бас ихтгэл үзүүлж байгаа тэр хүмүүсийн нэр алдар бас өөдөө байг гэсэн үүднээс л өгсөн байгаа. Одоо миний за ойлгож байгаагаар бол нэг номыг зохиолч нь бичээд нэг publishing агент тэрийг цаашаа зах зээл дээр гаргаад гэрээ контракт бүх юмыг аваад явдаг шүү дээ. Тэр шиг модельуудыг бэлтгээд одоо фэшны салбартаа холбож ийн гэж ойлгож болох уу? Моделийн бизнес гэдэг бол өөрөө маш одоо гайхамшигтай бизнес гэх юм уу. Ягаад тэгэхээр өөрөө моделийн бизнес бүх салбар руу бүх бусад бизнесийн брэнд рүү өөрөө холбогддог учраас энэ бол хүрээ томтой уулын бол бизнес. Монголд бол харин хүрээ нь бол чөд зах зээл бол жоохон тиймэрхүү юм уу тий. Ягаад гэхээр манай хүн ам өөр ямар үлээ. Тэгээд загварын ертөнцөөс өсөж байгаа, хөгжиж байгаа газар учраас зах зээл бас хараахан том байж байгаа. Уг бизнес маань ерөнхийдөө эхлээд 1 жилийн хугацаа өнгөрч байгаа боловч бид нарыг зорин ирж байгаа хүмүүсийн тоо бол тасраагүй байгаа. Тийм тэгэхээр ерөнхийдөө энэ юу гэлтэж чинь тэгэхээр тухайн сургалт үйл ажиллагааныг бол чанарыг гэлтэж байгаа хол гэж боддог. Нэг моделийг ч гэсэн тийм нэг охтын сэтгэл зүрхийг бас өөрчлөөд хүсэл мөрөөдлийн бас багч гисэн бодроож ихийг бол зорддог байгаа. Тийм энэхүү битүүрийн зорилго бас жоохон ч гэсэн биелээ болж байгаа юм болов уу гэж бодож байгаа шүү дээ. Тэр нууцаар сурталчилгаа өгөөгүй үү? Өгтэй юм чиг. Бизнес яг нэг тийм тодорхой гэгээлэг зорилго алсын хараан дээр босвол илүү настай байдаг гэж яриад байгаа тийм. Таарыг хувьд за анхны хөрөнгө оруулалт ямар хөө байсан бэ? Анхны хөрөнгө оруулалт бол яг битүүр хамгийн анхаа үйл ажиллагаа эхлэхэд мэдээж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт бол шаардсан. Тэгээд энэхүү хөрөнгө оруулалт бол ямар ч гэсэн том зээлээр тавиагүй байж болох. Одоо зээл байгаа юу? Одоо зээл байхгүй. Ер нь зээлнээс айж шүү дээ. Тэр нэг хэцүү юм санагдаад байдаг шүү дээ. Мэдгүй миний бодлоор л зээлийн сайхан буруу юм шүү. Зээлгүй хүн гэж одоо байгаа юм уу? Ялангуяа Монголд, Америкт хаана байдیں۔ Зээлгүй хүн байдаг юм уу? Байна. Оо за. Юмд айгу аривч гам хямагч те юмыг ер нь тэгээд одоо юу гэдэг хадгал сурах хэрэгтэй ч гэдэм үү аюух заадаг байсан байхгүй манай ээж бол тэгээд тэр ч үднээсээ 1000 төгрөг өгөх юм бол 200 300 гэж ингэж хадгалаад гэхдээ ээж авдаа хэлэхгүй байгаа нууцаар өөртөө мөнгө шиг явж байгаа юм чинь тэгэл яг сая тэгээд жилийн өмнөөс ингээд өөрөөсөө тодорхой хэмжээний мөнгө төгрөг гаргаад яасан ч ээж аваа гайхаж байгаа мөн бас бахархаж байгаа байхгүй. Тэгвэл том хөрөнгө оруулалтууд хаашаа авах уу? Одоо яг ийм бизнес. Хамгийн анх эхлэхэд бол мэдээж тухайн эйженсигийн доторх декорэшн байгаа тийм. Тайзнаас ахуулаа дээрээс нь тэр октод тайзны авд хувцас солих өөрөө хэрэгтэй. Шоуны тэг жижиг хэмжээний тухайн стейжийг бид нар өөрсдөө бас бэлдэж өгөх шаардлага гарсан. Тэгээд одоо санах юм бол ойролцоогоор 20 орчим сая төгрөг бол анх битээ ерөөсөө хамгийн анхны хөрөнгө оруулалт босч ирсэн. Тэгээд яг ерөөсөө миний хэлэх дуртай ч гэдэг юм одоо бодох зүйл ерөөс хүн яг өөрийнхөө дуртай юм хийхээр бол мөнгө өөрөө ороод ирдэг гэж би өөртөө боддог. Бид тэр ямар нэгэн мөнгө ч юм уу, ашиг ч юм уу зорилго ерөөсөө хөгөөгүй. За бид хоёр залуу хүмүүсээ өөрсдийнхөө бас хүч чадлыг сорж үзье, өөрсдөө бас юу чаддгийг хийж үзье. Дуртай юм хийгээ илүүлээгээд ерөөсөө хийсэн байгаа. Тийм учраас мөнгөний хойноос л улаарах нь хамгийн буруу гэж боддог тийм. Яаж мөнгө орж ирж байгаанаас аюул чухал бид өөр өөрсдөө юу гэдэг сайхан сэтгэлээрч гэдэг юм өөрсдийнхөө дуртай зүйлийг хийж байгаа учраас бас энэ бизнесүүдийг бас тогтож байгаа юм болов уу гэж боддог. Моделийн ертөнцийн ч угаасаа тайз тэгээ хөгжим хоёроос бас хизээч салшгүй байдаг учраас тайзандаа хөрөнгө оруулалт хийсэн мөн хувцас солих өрөөндөө тэгээ хамгийн их одоо тулж ажилласан юм бол хөгжим байгаа. Тайз нь одоо тухайн байран дотор дуурал тэр яг хүмүүс ч нөгөө хөгжим сонсохороо илүү нөгөө нэг юм темптэй эсвэл гоё юм чанга
тийм цэвэр сонсогдохоор илүү нөгөө ирч хүчтэй алхдаг. Өөрөөр хэлбэл уучлаарай. Бид нэр дүүфэл өмсөлөөл хөгжмийн тавиул тэгээд болоо. Тэгээ ерөөхдөө яг модуль хувьд яг өсгийтэй гутал хөгжим тэгээд тайз гурваар тэгэл тэр шоугаа амьлуулаад явчихна шүү дээ. Тэг хүсэж байгаа юм а зорж байгаа юм бол ямар ч даваагүй л хүн давах сэтгэлийн одоо хаттай ч гэдэг юм уу те хоёлаа үнээс илүү ихийг ажиллах хэрэгтэй хүмүүст их зүйлийг хийх хэрэгтэй өөрсдөө ч гэсэн ашиг орлогоо нэмэгдүүлэхэд бол улам их ажиллах хэрэгтэй гэж л зорилго тавьдаг л та. За одоогоор ойролцоогоор нэг 34-5 яг гэрээтэй модель бол байгаа. Мэдээж сургалтанд хамрагдсан хүүхдийн хэд болсон бэ? Одоо баг жилийн хугацаанд 600 гаруй. Би нэг Сингапурт явж байгаад яг Монгол моделийн юм реклам харсан байхгүй. Ангар том ингээд хийлцсэн те боломж. Монгол ах юмсан юм. Монгол эмэгтэй юмсан. За. Тэгээд бодож ирсэн. Тэгээд Монгол охтуудын нэр ягаад нүүр царай ингээд гадаадын том сэтгүүлүүд самбаруудтай байж болохгүй гэж те. Гарыг гэвэл ер нь хамгийн ойрхон харагдаж байгаа улсууд аль аль байгаа танай яг хэлдэг. За бидний хувьд мэдээж хамгийн ойрын одоо хамгийн урд хүрч манайгаа хятад руу бас гарах маш их боломжтой. За мэдээж Европт бол манай Аз царай бол маш эргэлттэй. Хэрэгцээтэй тийм. Тэгэхээр одоо Милан байж болж байна. Дээрээс нь мэдээж загварын орон болох бол Парис байна тийм. Паристэй. Яага Япон биш гэж, яага Солонгос биш гэж. Онцлог байна. Япон Солонгос ер нь бид нар чинь төстэй сарит юм биш үү? Солонгос тавьж байгаа намайг Монгол ингэж бараг хардаг шүү. Модель бол ирээдүйтэй эмэгтэйчүүд үзэж байгаа бах те. Тэгвэл эртнээс одоо өөрийгөө бэлдэх зүйл гэвэл ядаж юугаар байна зөндөө. Топ гэх хэлээ. Топ 13-14 наснд бол алхаага маш сайхан бэлдээд өөрийгөө хөгжлийг бол айгүй зөв яг гадаадын стандартад нийцсэн модулуудын хэмжээнд бол хөгжүүлэх боломжтой. Дээрээс нь 14-15 наснда чи тухайн зорих орныхоо хэлийг маш сайн сурах хэрэгтэй. Бид нар бол маш орой ихэлдэг. Дээрээс нь үнэхээр ийм гоё охин мисэн тэмцээнд оролцсон. Авиасан байна, биен байна, царай нан тэгэл хэл байхгүй учраас уучлаарай гэж хас. Энэ бол маш харамсалтай. Өөрөөс чинь шалтгаалж байгаа тэр хүчин зүйлийг бол тухайн хувь хүн бол давж гарах хэрэгтэй. Одоо жишээ нэг гоё охин ороод ирлээ тий. Вау энэ өстой ирээдүйтэй ямар гоё мундаг модель болж чадхаар охин байна гэ харж итэл сургалт явагдаж байгаа хугацаанд бэлтгэгдэж байгаа хугацаанд нөгөө охин маань алга болчдөг. Тэгээд хойноос нь долгоо чи минь яваа яач вэ одоо сургалтандаа суугаач яач вэ гэхээр ар гэр боломжгүй болчлоо. Ээж аав дэмждэг. Ялангуяа аав нар ах нар бол бүр хориултай юм шүү. Дэмжихгүй байна. Тэгээ ийм үднээс ингээд бас тий мөнгө төлбөр мөнгөн дээр асуудал гарчлаа гэж одоо бид нарт хэлдэг. Хариу өгдөг. Тэгэхээр бид хоёр хоорондоо ярилцж байгаа адилхан модель хүн байна. Бид нарт ч гэсэн анх одоо ингээд карьераа эхлүүлэх гэж байгаа, загварын гараагаа эхлэх гэж байгаа бас тиймэрхүү одоо хүндрэлүүд гарч исэн миний хувьд. Тэгээд одоо бид хоёрын ярилцсны үндсэн дээр одоо үнэгүй сургая тий энэ охиныг ингээд ирээдүйд нь хэрэг болъё. Тэгээд магадгүй Монголоо бай цаашаа дэлхийн тавцанд супер модель болж чадах үгүй үгүйсэхгүй шүү дээ. Тэгэл дэмжээл айгүй олон хүмүүсийг бас яг амьдралд нь хэрэг бол сургасан байхаа л гэж боддоо ш модельудаа. Дээрээс нь нөгөө аливаа бизнес хийхдээ яаж мөнгө олж ирж байгаанаас аягүй чухал гэж би боддог л даа. Арх зарж гин үү, алт зарж гин үү тий. Тэрнээсээ айгүй өөр битүүрийн хувьд жишээ нь анх бол яг мэдээж model agency тий яг runway модель бэлтгэе гэж анх зорж исэн. Явц дундаа болохоор үйл ажиллагаа нь баг зэрэг одоо тэлсэн гэх юм өөрөөр хэлбэл манай агентлагийн зориултыг бизнес эрхэлдэг мундаг ажил хөдөлмөр улс төрийн карьер хөөж байгаа хүүхнүүд ч гэсэн зорж ирдэгтэй зөвхөн модель болохын гол зорилго нь биш алхаа гişэгээ засъя хувцлалын тал дээр мейкапын тал дээр зөвлөгөө авъя гэж ирдэг. Дээрээс нь хит хит удаа бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол ирж исэн. Бид нар бол тэр хүмүүсийг бол даунтэй үнээр зарим нь бас үн төлбөргүй бас сургалтандаа хамруулж ирсэн. Тэгээд бид хоёр тэгээ бас хоорондоо ярилцсан. Хоёлаа бас анх бизнесээ эхлэхдээ энэхүү бас гарцыг бас хараагүй байжээ. Энэ бол өөрөө цаашаа бас нийгэмд хандсан нийгэмний гоо сайхны боловсрол болгоно гэдэг бол бас нийгэмд хийж байгаа баг ч гэсэн бидний нийгмийн хариуцлага гэж би бодоод байгаа. Тэгэхээр агентлагийн хүрээ гэдэг бол бас Монголын нөхцөлд бол арай өөрөөр илүү өргөн цар хүрээтэй ах гэж бодож байгаа.
За түрээснийх ашиглалтынх. За энэ нь болохоор юу гэдэг нь бит хоёр зарцуулагтай ингээ 3 ангилчтэй. Тэгээд эндээ ингээ тодорхой хуваар нь ч юм уу орж ирсэн орлогоос хамаараа хуваарлаад хийдэг өдөр болгоо. Тэгэхгүй бол нөгөө тэгэхэд нөгөө сарын дараа ч юм уу яг ингээ тооцоолж үзэхэд за одоо ингээ тооцоолоход аягүй амархан байт юм шиг санагдав. Загварын бизнес чи өөрөө их одоо гарт баригдахгүй хэлж болшгүй гэх юм уу тий. Сарын яг тогтмол ийм орлого орж ирнэ гэж байхгүй. Зарим сар загварын шоу сурталчилгаа модулоос хамаарат ашиг орлого их орох сар байдаг. Зарим тохиолдолд чатын ядан түрээсээ төлөх тохиолдол ч ер нь нөгөө ярахад бол байж л байдаг. Хамгийн гол нь ямар нэгэн бизнесийн энэхүү одоо санхүүтэй холбоотой эрсдлүүдийг бол яаж хийж байгаа давж гарах хэрэгтэй. Гарааны бизнесийг Santo Smart Apartments хамтран өглөө. Агентлагаа бүх дотоод заслаас ахуулаад битээр бүх зүйлд нэг өөрсдөө гар бие оролцсон гэх юм уу те. Хэдэн сарыг өөрсдөө яг бүх талын мэдээллийг бол сурч эхэлдэг юм байлаа. Өөрөө бизнес эхлэн гэхээр тухайн бизнесээс бити явц дундаа чи өөрөө бизнес чинь чамайг өөрөө сургачдсан болов уу гэж би одоо ойлгосон. Манай эйженсигийн бас нэгэн шинэ төлөвлөж байгаа нууц гэх юм уу те. Одоо ирэх 100 одоо энэ 7 сарын зүйлээр Туркийн засгийн газартай хамтраад хүннүү гүрэн байгуулагдсан 2225 жилийн зохион зориулсан томоохон загварын том шоу зохиогч байгаа. Тэгээд тухайн энэ загварын шоунд оролцох үндэсний дээл хувцас зүйсгэлийг бол бас манай нараа өгч битээвэл хоёулаа өөрсдөө бас дизайнер гаргаад зориулсан байгаа. Би бол ямар нэгэн шинэ үйл ажиллагаач гэдэг юм уу, шинэ санаа оноо, шинэ ярилцлагач гэдэг юм уу, би ерөөсөө ер нь айх дургу чадахгүй байсан ч гэсэн үзээд алдъя л гэж өөртөө дандаа хэлдэг. Эрэгтэй модельүүдээ бол нороо зэгтээ яаж Хүн бүхэн гэр бүлийнхээ нандин дурсамжаа эргэн сөхөхдөө аз жаргал дагаар бичигдсэн байхыг хүсдэг. Хүүхэд багчууд бүрд хүртээмжтэй цэцэрлэг. Спортлог, идэвхтэй орчинд оршин суугчид эрүүл сэтгэл хангалуун амьдарч гэр бүлийн тав тух аз жаргал нандин дурсамжаар хүрэх сайхан амьдралаа та манай хотгонд бий болгоорой. Энд таны баялаг амьдралын түүх зузаанаас зузаан нандин хэмээх жаргалтай дурсамжаар хөврөх болно. Ухаалаг амьдралын хэв маяг. Santo Smart Apartment. Та манай нэвтрүүлгийг үзснээр таач бас өөрийн бизнесийн гараагаа зориглон эхлэн гэж бид найдаж байна.